Энэ бол нөгөө гишүүн бүр эрхээнийг хамгаалж үлдэхэд хадгалах гал өөрсдийнхөө болгойлоо өөр янз янз юмыг дарж хадгалах гэдэг зүйл ерөөсөөч биш. Тэр нь гишүүнийг өгүүлэн татаж ерөөсөөч огтхонч болохгүй гэж байгаа зүйл биш. Хамгийн гол нь ард түмний одоо саналаар сонгогдсон төрийг барьж байгаа эрхийг нь булааж аваад хин нэгэн дарга нь хин нэгэн дид хороо тий хин нэгэн гишүүд нөгөө гишүүнийгээ шууд илүүд үзээд гаргаад хайчих юм нөхцөл онгорхоо бий болж байгаад л одоо эмзэглээд байгаа шүү дээ. Үндсэндээ бол хэрвээ ингээ зүгээр хэмжигдэх боломжгүй зүйлээр хим хэмжээ тогтоогоод тэгээд тэрүүгээр гомдол гаргаад гишүүнийг эргүүлэн татаад эхлэх юм бол ер нь 4 жилээр сонгуул хийгээд байх шаардлагагүй. Одоо яг ч ер нь 4 жилээр сонгуул хийдэг. Яг ч ингээд албан тушаалтнуудыг 4 жил хугацаатай томилдог вэ гэхээр тэрний дараа дүн тавих гээд байхгүй. Эхлээд итгэл аваад сонгогдчихж байгаа байхгүй. Тэгээ итгэлийн алдаж ийнэг үү гэдгийг 4 жилийн хугацаатай томилоод хэрвээ энэ логикоор нь эргүүлэн татаад ээж болох юм бол цаашдаа ер нь бүгд л тийм хүсэж байх шүү дээ. Ямар ч гэсэн энд хаан уул дүүргээс нэг нь сонгогдонгууд сонгон харихын дүүргнээс нэг нь шууд эргүүлэн татаад байна шүү дээ. Одоо хаан уул дүүргийнхний саналыг сонгон харихын дүүргийнхэн татаж аваад авах боломж бий болоод байна шүү дээ. Хэрвээ ингэх юм бол энэ парламентыг сонгуул хийгээд явах ямар ч шаардлагагүй. Ер нь байнгын одоо нэг хідэн хүн тэнд байгаад за үлдсэн хэсэг нь бол ингээд эргүүлэн татаад буцаагаад авах юм боломж логик бий болчиход байна шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдэг хэрвээ болохгүйг нь татаад байгаа бол бусд нь болоод байна гэсэн үг шүү. Тэгэхээр болоод байгаа хүмүүс дунд дахин сонгуул явуулах шаардлагагүй байхгүй. Тэгэл насаар нь байлгаал тэгэл болохгүй байгаагнуудын татаал тэр нь дандаа залуучууд тэр нь дандаа нөгөө системийн авилгад нь ороогүй тийм ээ. Тийм бүлэглэлт нь багтдаггүй тий ингээд нэг зарчмын байр суурь хилдэг шүүмжилдэг хэсгийг нь за энэ бол юм дайлжгаар одоо юу гэдэг чим хил амтай хэрүүл тэмцэл хийдэг гэдэг ч юм уу тий эсвэл бие аятайхаа авч явсангүй сүултээ одоо форум өмссөнгүйгээл татаад нь штэ тэгээд тэр хэсэг нь мөнхөд тэгээд би монголчуудаас асууж байгаа нь тэр байхгүй яг юу хүсэж байгаа юм бэ яг юу хүсэж байгаа энэ богсцсон хүмүүсийг ингээд мөнхөд байлгамаар байгаа мó задламаар байгаа юм уу задлыгээд явж байгаа хэсгээ эднэр стан нэрээгээд одоо жишээл дөнгөж 80 хүн шинээр бүрэлдсэн 126 гишүүнтэй парламент дээр эднэрийг одоо боли тараа эднэр гэж сүлдээгүүр яриад эхэллээ шүү дээ. Яг юу хүсэж байгаа юм бэ миний монголчуудаа. Тэгээ одоо энэ бүлэг том схемийг чинь задлахын төлөө нүүр энерги бараал үзэж харж байгаа шүү дээ чаавс. Аминдаа л тий. Энэ хуулийн дэмжигдэх хэсэг нь арчилсан намын 42 конвентом нэлийн холбоотой танаа бүлгээс одоо яг ямар шийдвэр гаргаж яаж нэгдэж байх ашиглагаж энэ хуулийн хувьд заяа бараг шийдэгдэнэ гэж шууд хэлчихсэн. Энэ дээр бол би ерөөсө бүлэг ардын нам арчилсан нам гэж ерөөсө ярмаарг байгаа. Монгол улсын их хурлын гишүүн тангар хүргэсэн гишүүн хүн болвол энэ өөрөө олон нийтээс санал аваад гараад ирсэн гишүүн хүмүүс болвол олон нийтийнхээ сонгох эрхийг нь хайрлж хамгаалах үүрэгтэй юм байхгүй да уг нь. Энийг ингэж хилцэх ямар шаардлагагүй. Энийг ухамсартайгаар ойлгож явах юм эрүүл ухаантай бие даасан оюун ухаантай ийм гэж бодож саналаа хүмүүс өгөөд томилдсон байхгүй энэ өрөөрөө суулгацсан байхгүй ийшээ орж ирэнгүүтээ тэр олон нийтийн төрөө барих эрхийг тасдахыг нь зөвшөөрөөд ямар нэг байдлаар барьцаалагдаад эсвэл загнуулаад мэдхгүй ийм арчаагүй байхыг нь харах гэж монголчууд сонгоогүй энэ хүмүүсийг үнэхээр сонгоогүй байхгүй тэгэнгүүт яаж нэхэр за энэ чинь олон нийт дэмжиж байгаа юм шиг уучлаарай та нар энэ фэйсбүүкээс давж амьдарч сур. Энэ фэйсбүүкт ч олон нийт байдгүй. 80%, 70% нь тэр олон нийтийн санаа бодлыг ургуулах гэдэг систем ажиллаж идэв юм. Балаагуудаа гэж би бүр хэлмээр байгаа. Комент хараа комментэд авахгүй. Хэдэн лайкнда согтчихно. Тэрийг чинь даруулаад комент бичүүлээ байж идэг юм. Бүр ингэж бүр уур инээж хөрөх шиг те. Тэрийг ингээд тэрийг уцаа өглөө босоод уцаа ард юм шүү. Па энэс таалаад байна. Би таалаад байна. Па би бодоо болоод байна. Энэ арт түмэн ингээд үгүй уучлаарай тэр уцсны чинь цаана арт түмэн байгаа. Тэр захаар яв. Тэ? Айлуудаараа ороод уулзаад үзэлдээ. Бүр гууж ин. Одоо тэндээ сонгогдсон байгаа үстэй. Би өөрөө ингэж айлд очиж хоол идэж би өөрөө яг тэр дундаас төрсөн энэ амьдралаа бүр ингээд ном болгоо гаргацсан тийм хүн байхгүй. Энэ бодит амьдрал гэж шал өөр байдаг юм аа. Согтуугуудаа гэж би бүр хэлмээр байгаа. Энэ сошиал согтцсон байна шүү дээ. Бүр нүдэн сохорцсон байна шүү дээ. Тэгээ одоо энэ олон нийт дэмжихгүй нь уучлаарай үгүй шүү. Одоо ингэж байгаа сошиалыг та нар хараад байгаарай. Одоо энэ хоёр амралтын өдөр юу болно гэж нөгөө хууль санаачилсан талынхан баахан сошиал армаар бүлий явна заяа. За тэгээд баахан жигсаал мэгсаал өрдсөн хүмүүсийг учиргүй болон дэмжлэгтэй юм шиг харагдуулна.
За нөгөө эсэргүүцээд байгаа хэсэг дээр нь учиргүй олон сэтгэлдлүүдийг тавьж эхэлнэ. Одоо энийг нь тэгэнгүүт нөгөө нэг хэсэг нь харангуйтаа арт түмэн зөвшөөрөхгүй байгаа юм байна шүү дээ. Ийм мэдрэл хүмүүсээр бид нэр байж болохгүй байхгүй да. Энэ мэдрэл гэдэг нь доромжлол үг биш шүү дээ. Энэ чинь шинж тэмдэг шүү дээ. Энэ гүтгэлэг биш. Шинж тэмдэг, тодорхойлолт. Тийм учраас ийм байж болохгүй гэж байгаа байхгүй. Уцаад авч харж, бодож сэтгэж, анзаарч харж, эрүүл ухаанаа ажилуулж сурцгаа өдийн насанд хүрсэн хүмүүс. Ялангуяа төр барьж байгаа хүмүүс. Тийм учраас битгий салгалаад чичрээд айгаад л гэж би одоо үеийнхэндээ ядаж өрөөлээ да. Үеийнхэндээ. Ямар нэгэн нөлөөлөл ирэх гэж бодож байгаа юм бэ? Гэхдээ ирдэг шүү дээ. Одоо би энэ орж ирсэн цагаас хойш системийн эсрэг миний сонгуулийн өрөөч өрөө тийм байсан. Хонхны дүү зөргийг бадраа. Тэ? Ерөөсөө би энэ ардын намын энэ богссон системийн дарангууллыг сөрнө гэдэг сонгуулийн мөрөгдөлбөртөө орсон байхгүй. Тэр хойноос л явж байгаа. Тэр цагаас хойш орж ирсэн цагаас хойш л элдв бусын дарамт, ил далд. Би өөрөө тэргээ зөндөө илэрхийлж байсан. Ил далд шүү. Энэ олон дарамтуудын хойноос явж энэ дуусахгүй шүү дээ. Дуусахгүй. Энэ улс төр өөрөө юм тулаан байхгүй. Энэ чинь нэг тийм бүжиг биш шүү дээ.